Монгол улсын засгийн газар. Гендрийн үндэсний хороо. Яг одоо хүчирхийллийг цэглэе. Гендер цуурласан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аян. Яг одоо бид гендер цуурласан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аянг дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. За энэ жилийн аян бол 2 онцлогийг агуулж байна. За бид нар дэлхийн нийтээрээ коронавирус COVID-19-ийн цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед бол гендер цуурласан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлсэн. За аян маань 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд үргэлжилдэг байгаа. Тэгэхээр удахгүй бол аян маань дуусах гэж байна. Тэгэхээр энэ жилийн аяныг нэгдсэн үндэсний байгууллагаас уриалаад дэлхийн бүх улсуудад цахим орчинд энэ аяныг нэлээд өргөн дэлгэр юм тэмдэглэж байгаагаараа 2 дахь онцлог маань оршиж байна. Тэгэхээр Монгол улсад 11 сарын 25-нд энэхүү аяныг нээж Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын хуралдаанд бас ард түмэндээ хандаж өгөх хэлсэн байгаа. Энэ хүчирхийллийг талсан зогсоох чиглэлээр за мөн энэхүү аян нэгдсэн үндэсний байгууллагын суран төлөөлөгчид, Швейцарын хөгжлийн агентлагууд болон за манай засгийн газрын гишүүд, сайд нар, за холбогдох олон улсын байгууллага, төрийн бас байгууллагуудын төлөөллүүд бас нэгдэж энэхүү аянд бол 16 хоногийн туршид давалгаалж байна. За мөн аянд бол 21 аймаг, нийслэл 9 дүүрэг, 14 яамдын гендрийн салбар хороод болон салбар зөвлөлүүд бас нэгдэж энэ хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм а гэдгийг чухалчилж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ жилийн аяны ураа болвол өрх гэрт, за мөн ажлын байранд, олон нийтийн газарт яг одоо хүчирхийллийг цэглэе гэсэн энэ ураан дээр оролцъё, ярилцъя. За мөн энэ чиглэлээр энэ үйл ажиллагааг таслан зогсооё гэсэн ийм нэгдсэн ураан дээр бид бүхэн тэмдэглэн өнгөрүүлж байна. За энэ жилийн аяны хамгийн гол онцлогуд болоод бид нар энэ аянаас жил бүрийн бидний хүлээдэг зорилго юу, үр дүн юу байдаг вэ гэхээр аль болох олон хүнийг татан оролцуулах, дуу хоолойгийн хүргэх, таны өнөөдөр гэрт болон таны ажлын байранд хүчирхийлэл үлдэгдэхгүй байгаа ч гэсэн таны хөршийн гэрт үлдэгдэж байгаа хүчирхийллийг мэдээлье. Та гэрээсээ гараад, орцноосоо гараад, ажлын байран дээр очиод олон нийтийн газарт явхад энэ хүчирхийлэлд бүх нийтийн дуу хоолой энэ хүчирхийлэлтэд тэмцэх хамгийн хатуу гар юм а гэж манай шинжээс зөвлөхөд энэ түвшинд уриалж байгаа. Тэгэхээр өнөөдөр гендер цуурласан хүчирхийллийг таслан зогсоох энэ чиглэлээр өдөө олон жил ажиллаж ирсэн энэ олон хүмүүсийн хүчин чармаалтыг бид илүү өндөр түвшинд гаргах энэ чиглэлд олон нийтийг татан оролцуулахад энэ аяны маань эцсийн үр дүн хүлээлттэй байгаа. Тэгэхээр аян маань 12 сарын 10-ны өдөр дуусна. Тэгэхээр энэ өдөр хүртэлх өнөөдөр үндэсний хэмжээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, цагдаагийн ерөнхий газар, хууль зүйн дотоод хэргийн яам, гэмтгэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хөдөлмөр нийгэм хамгааллын яам, за мөн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар гээд маш олон төрийн бас байгууллагууд хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хүүсийн тэгшэрхийн төв гээд үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага оролцоотойгоор энэ аян маань маш амжилттай явж байна. Тэгэхээр аянд зөвхөн гендер үндэсний хорооны албан ёсны цахим хуудас болон Facebook пэйж хуудасаар бид нар өнөөдөр нийтдээ 30,000 орчим хүнд энэхүү мэдээллийг хүргэж ажиллаж байна. Тэгэхээр энэ аянд нэгдэж байгаа бүх төрийн байгууллагууд, төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагууд за энэ аяныг дэмжиж энэ аянд дуу хоолойгоо нэгдүүлж байгаа нийт олон нийтэд иргэдтэй бас гендрийн үндэсний хороо түүний ажлын албаны нэрийн өмнөөс та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд цаашид энэ аяныг өргөн дэлгэр тэмдэглэхэд та бүхэн энэ идэх оролцоогоороо битгий бууруулаарай. За мөн жил бүрийн энэ аянд идэвхтэй нийттэй байгууллагуудтай бас хамтын ажиллагаанд нь талархал илэрхийлж байна. Монгол улсын засгийн газар. Гендрийн үндэсний хороо. Яг одоо хүчирхийллийг цэглэе. Гендер цуурласан хүчирхийлэлтэд тэмцэх 16 хоногийн аян.